Тэгэл магадгүй өөрсдөө буруутгах шүү дээ. Ер нь аав ээжүүд өөрсдөө буруутгах шүү дээ. Яг үсттэй дүүгээ би бол амар задсан. Яагаад гэсэн чинь өмгөө намайг зодвол яах юм. Зөвхөн норд 2 өдөр зодсон. Түүнээс ш аав ээжийн дотор бол тэр дүүд итгэл. Өөстөө төрч байхгүй. Тэдний ээж нь яаж байгаа гэдгийг ээж өөрөө бодох хэрэгтэй байхгүй юу? Ээж нь ямар харилцаа үүсгээд хүүхэд нь шатрын тэмцээнд дөрүүлчихгүй гэдгийг тийм шүү дээ. Тий. Нэг ингээ харсан чинь миний охин чинь алхаж малхаж байгаа нэстэ айгүй бакмак болцсон. Ингэж алхаад ингээл гэсэн чинь. Тэгээс өглөө эрт зэрхээс гэр бүлийн амьдрал хамаарна гэж. Энэ бол хитрхи албан ёсны байж магадгүй. Гэхдээ тийм биш яг үнэ. Ястаа одоо битэрийн ярьж байгаа бүх харилцааны эхлэлийг тавьж байгаа сургууль. Нарт хуртай хүн бороотой. Өө яа ховтой хүн хуртай. Оо би ингэ 50-аас тэг мэдчихсэн юм аа. Танаар тоглож байгаа ч. А тэгсэн юм уу? Жохон бороо хэлж дээ, тэ? Бороо хэлж дээ. Зүгээрээ гоё. За, сэдвээ ярьчих шууд. За тэгье. За өмнө бид хоёр найзагтай ярилцсан ирсэн. Би анх удаа дөрмөө зөрчөөд нөө кейсгүүгээр тэр чигсээс манай доор комментэнд дээрс энэ гоё юм байна гэдгсэн үү. Тэгээд өнөөдөр болохоор бид нэр гэр бүлийн ярилцаа ярина. Гэснээс таа чин айлс хэлийдүүл юм байна. Гурлаа. Манай дүү ихрээсэн. зөв. Тэгээд нэг нь өнгөрөөд тэгээд гурлаа. Дээр нэг ихтэй дараа нэг ихтэй дүүтэй айлын ганц охин их танхил. Ихтэй юм уу эмэгтэй дүүтэй болохыг хүсдэг. А гэхдээ хөрхэн эмэгтэй төрсөн юм шиг дүүнэр байна. За чи өөрөө хэл. Би дандаа өөрийнхөө тухай бодож чинийг ярьдаа мэдөө. Би чинь айлс хоёулаа. За. Дээр ахтай. Тэгээд 5 насны зөрөөтэй. За. Нэг ойрхон юм шиг халч юм шиг нэг тийм. Хоёрын орнд. Тийм ахтай. Тэгээд гэр бүл сайхан зодуулж өслөө гэдэг шиг. Зодуулж. Гэтэ яг зодуулж штэ ингээл нэг ингэж нэг зогч байгаа шүү дээ. Бис дүүгээ задсан. Тэгээд чинь би чинь байшлаа тавилж юм байлаа. Багтаа нэг тэгдэлчихлээ. Гэр бүл гэдэг би яагаад дээл өмссөн бэ гэвэл дараад гэж бодож байна үгүй. Би бол энэ гэр бүлийг би ч яах вэ? Ер нь гэр бүлийг юу гэж бодож байгаа вэ гэвэл бүх юмны үндэс. Гэр бүл Монгол гэсэн нэг мод байдаг гэж бодож байна л та. Тэ? Нэг их үндэстэй. Тэрний нэг мөчр нь нэг гэр бүл. Монгол одоо өөрсдийн соёл тэ нүүдэлчин соёл өөр юу гэдэг. Тэгэхээр ерөөсөө гэр бүл гэдэг ер нь бол сургууль нь. Ястаа одоо битэрийн ярьж байгаа бүх харилцааны эхлэлийг тавьж байгаа сургууль. Тийм биш тэ? Биш үү? Тийм байна. Наач их гоё. Аноос нь нэр нь бол гоё юм шиг. Гэр бүлд юу сурсан те түүгээр хаач ясаа харилцаа өсгөж байна. Түүгээр ажиллаа хийж байна. Түүгээр амьдарч байна. Түүгээр ахаад нэг гэр бүл, ахаад түүнтэй адилхан нэг гэр бүлийг бий болгож байна. Ахаад нэг адилхан хүүхдийг төрүүлж байна гэл үргэлжлээд л яваад байна. Тийм байна те. Тэгэхээр одоо би тэр нэлээд том сэдвийг ярих гэж байгаа л да. Тийм байна. Хоёуланд нь ирсэн кейс нь болохоор ерөнхийдөө нөгөө гэр бүл дотроо ах トゥ хоёр юм. За чиний кейс юм уу? Ах トゥ хоёрын кейс байна лээ. Тэгэхээр өнөөдөр илүү нэг юм ах トゥ хоорондын тийм юм ярих байх гэж бодож байна. Тэгмээ танаас би асууя л да. Одоо ингээд ер нь гэр бүл дотор ингээд ах トゥ ингээд хүмүүс ер нь нэг жоохон тийм яг ах トゥ хоёр л ивтэйг өвдөл ивтэй. Тэгтээ нэг ингээд би нэг үздэггүй нэг тийм тохиолдол байдаг шүү дээ. Та ямар хөссөн? Үздэггүй биш ээ. Одоо нэг үздэггүй жих одоо нэг юм таарамж мотач юм тийм. Нөгөө нэг үеэрээ аахгүй юу? Насны бас юм байгаад байгаа аахгүй юу? Үеэрээ тэр чинь жоохон баг бахта дүүгээ эрхлүүлнэ, ахтаа эрхлэнэ. Тэгээ жоохон том болж ирснэ. Хоёулаа хоорондоо санаа бодлон зөрөлдөн тий. Тэгснээ хоёулаа би энийгээ үзэхэ болно. Тий. Тэгснээ булаацалдана. Тий. Тэгээд хэн энэ гэрт ер нь юу юм гэдгээ үзэх гэж. Аав ээж нь хиндний зайртай юм. Тий. Хоёрын оронд гомдно. Тэгээ явж ирснаа
дүүгээ өмөрн, ахигаа өмөрн яхаж буцахгүй. Тэ? Тэгээд том болоод ирэхээр тэ хин юугаараа илүү байна түүгээрээ дэмжин. Тэгээд тустаагаараа дахиад яг тийм өөрсдөө хүүхдүүд гаргаад дахиад тэгээд яваал үргэлж. Тийм тэ. Хөөрхөн тэ. За түрүү кейс рүү орох. За кейс рүү орохоос өмнө хоёлаа уух юм бэлтчихье. За өнөөдөр болохоор ойлонтой нэм Tenjaku гээд нэрнээс нь сонсмогц Япон. Тэ уг Япон виски байгаа. Tenjaku гэж юу гэсэн үг вэ? За чи хэлчих. За хэлтэй бол хэлчих. Энэ харилцаа гэж юм болоо. Оноос нэр. Энэ оноос нэр байна. Инглиш гэсэн шүү дээ. Тэн ямар ч байсан нэг юм тэнгэрийн л юм. Аа. За. Арчиж мэдгүй юм аа. Энэ ихэхгүй нэг олигтой юм ярихгүй. За тэгээд ийм. Оо. За түрүү нэг судлалаа л да гэдэг шиг те. За. Tenjaku вискийн хэдүүлээ чинь 2018 онд лөө. Тэ. Та Японд ирээд 18 онд шүү дээ. 18 оны 1 сарын 1-ний нарыг нэг фужиул яаж байгаагүй юу? Тэ нуур ирэг дээр. Яг тэр чи Яманаши гэдэг одоо юу гэмдэ аймаг ихгүй юу? За. Японоос Яманаши гэдэг аймаг ихгүй яг фужиул хажууд. Газарсан хом яваад. Тэр байгаль тэ тэр гол нуур үнэхээр гайхамшигтай тий. Тэнтгийн виски. Тэр одоо бүс нутагт одоо хийгдсэн виски аахгүй. Тэгээд энэ маань юугаараа давуу талтай вэ гэхлээр тэр Яманашигийн одоо яг тийм цэнгэг булгын усаар байгалийн булгын усаар хийгдсэн юм виски байгаа байхгүй. Илүү хайрцаг надад. Тийм. Тэгээ ер нь бол виски бол Япон виски гэдэг чинь өөрөө Япон нэрх арга байгаад байгаа. Маш нямбай. Вискиг нэрдэг тийм арга байгаа. Тэгэхээр ер нь бол дэлхийд даяараа одоо Япон виски бол модонд орж байгаа. Тэр ч утгаараа хавардж байгаа. Тийм үү? Япон виски бол тий болтохгүй хавардж байгаа. Тийм ер нь үнэтэй болоод. Одоо чинь үнэтэй юу? Энэ бол яг харьцангуй бас гайгүй. Гайгүй тий. Боломж юм. Ямар гоё цав цаа юм сайн. Би дандаа сав баглаа удаа ярьдаг. За энийг эхлээд нь штэ тий. Хоёлаа шууд хаалгаас өмнө ингээ амлага хийдэг юм уу тий? Эхлээд хоёлаа шууд ингээд таны гоё үнэртэй амсаад үзвэл. За өнөр бол яг л виски нэр юм. Тийм. Гэтэ нэг юм ингээ үнэртэнгүүд гоё зөөлхөн үнэртэж байна. Тийм байна. Нэг шууд ингэж нэг юм спирт тийм зорихгүй. Айгу зөөлхөн үнэртэж байна. Хөлөө толохгүй юм даа. Айгу зөөлхөн. Зөөл юм байна. Тийм. Оо. Нэг тэгж ингэ цоргиж моргиж. Тийм байна. Алкогол амтгах нэг байгааз. Нэг тийм надад бол нэг юм цэцэгч юм шиг юм цаанаа нэг юм жоохон зөгийн балч юм шиг. Тийм. Чихэрлэг юм шиг гэж бодсон зөгийн бол юм байна тий. Тий, зөгийн балч шиг тийм амт байгаа дагааз. Тийм. Тэр чи ерөөсөө л одоо ингээл нөө тэр торох тэр нөө нэг висиг одоо торход нэрж байгаа шүү дээ. Тэр ямар модоор хийсэн торох уу, яаж нэрж байгаа гэл одоо тэр нөө нэг бүх нэрлэлтийн арга ханаад байгаа. За тэгээ одоо би Монголд борлуулж байгаа юм байна тий. Тийм Монголд одоо бүх хасаагүй борлуулж байгаа. Одоо болохоор би нөгөө нэг хайбол гэдэг коктейл байна шүү дээ. Одоо нөгөө нэг японочдын хамгийн худаг коктейл байхгүй. За. Бас коктейлтэй юм уу? Тий. Японочууд одоо ер нь сайн од шүү дээ та мэдэн шүү дээ. Ажлаа тараал ер нь ажлынхнаараа ингээл унд. Гэтэ өргөлжлөхгүй. Ерөөсөө сүүлийнхаа метро хүртэл ингээл уугаал яд шүү дээ. Тэгтээ японочууд яг юу уудаг вэ гэхлээр пив юм уу? Хайбол гэдэг энэ коктейл уудаг байхгүй юу? Оо чи одоо энэгээр бүр коктейл хийж байгаа юм тий. Энэ хамгийн маш амархан. Одоо ингээ вискигийг хийлээ. За 30 мг-аас 45 мг орчим вискиг ингээ хийн. Дээрэс нь ингээд гац тас содагаар ингээд нэмээд өгнө. Тэнгүүтээ дээрэс нь ингээл нэг лимон ингээд шахаж дээр нь хийгээл. За энэ бол одоо Японд хүн бүрийн уух дуртай юм коктейл болчихж байгаа. Хайбол гэдэг коктейл. Хайбол. За cheers. За cheers. За тэгээ гэр бүлийнхаа харилцаагаар орё тэ. Гэр бүлээ. Яа би энэс чинь жоохон амсчаад. Зааны нэштэвч. Чи яасан мундаг янз бүрийн мэдтiin би. Энийг тэ үнэхээр алдартай Япон. Би кинод хийж чадхаас коктейл хийж чадахгүй байна. За та бэлэн үү? За гоё.
Бид аав ээжээсээ хоёулаа. За нөгөө Кейс уншаад шүү дээ тий. Дүү бид хоёр 10 насны зөрөөтэй. Дүү маань одоо 22 настай. Түүний төлөө хариуцлага хүлээж надаас үлгэр дуурайл аваасаа гэж сайн одоо хүү байх гэж хичээж ирсэн би. За Онц суралцлаа. Өссөн сургуульдаа тэтгэлэгтэйгээр тэнцэж орлоо. Харин дүү маань надаас шал өөр. цэглэхгүй. За Цэглэхгүй. Амьдрал нь бүтэхгүй байна гэж дандаа гомдолдог. Сүүлдээ бүр давраад ойрхон ууж иддэг болсон гинэ. Надаас зээлсэн мөнгөөж өгөхөө болсон. Уурлаад бид хоёр муудалцсан ч аав ээж хоёр маань айлын том нь байж дүүтэйгээ зэрэгцэж хэрэллээ, дүүтэйгээ барьцлаа гэж уурлаж би л дүүгээ ойлгодгүй муу ах болж хувирлаа гинэ. ах нь хэд настай гинэ? 10 насны зөрүүтэй хэрж ах нь одоо 32 таа байна. За 30. Өдий хүртэл хичээж ирсэн байхад аав ээж маань яагаад намайг ойлгоод сонсоод өгч болдгүй юм болоо, дүүг маань л гээд байх юм аа. Яагаад намайг биш түүнийг өрөвддөг юм бэ? Яагаад би заавал ойлгох ёстой юм бэ? Яагаад сайн байх тусмаа би ганцаарддаг юм бэ? Төвчг тусмаа одоо ингэж Ямар их гомдол ядарч байна. Аргыг нь манд олох гэж амьдрахаас ядарч байна. Бага багт нь ч тийм байгаад том багт нь ч тийм байгаад байгаа юм уу? Одоо 32 гэдэг чинь ахвал хүмүүстээ суцсан явж байгаа юм шүү. Тийм, ерөөсөө ахалтай аягүй амжилттай байсан биз дээ. Хэлэхтэй байсан байна, онц сурсан байна. Тэгсэн чинь дүүн. Аав жирийн урмын үг хэрэгтэй юм байна л да. Надад бол шууд ингэж бодогдож байна. Юу за энэ маань ч яг одоо өөрийгөө аваа явчихна. Ахын те. Ахын. Тэг ихчил намдаа сайн ажил төрөл нь одоо тэгээ одоо сайн явж гин те. Ингэж гин. За энэ муугаа гэж багаас нэхлээл нөгөө муу дүүгийн энэ муу одоо яандаа өстой юу ч хийхгүй хичээл намаа ч хийхгүй одоо өстой яандаа гэд санаа зовоод анхаарал тавиад исэн байт. За. Тэгэл магадгүй өөрсдөө буруутгах шүү дээ. Ер нь аав ээжүүд өөрсдөө буруутгах шүү дээ. Чи тэрнийг анзаарсан уу? Үгүй. Одоо ингээд хүүхэд нь сахилахгүй мэхлэхгүй тэгэл чихний савхан яд байхад өөрсдөө буруутгах шүү дээ. Яана би нэрээсээ төрүүлчихэд арай их ажилдаа орсон юм а тэгээ хайцсан. Нэрдэлтэй шүү дээ. Хөрх юмныг анхаарал татах чадаагүй шүү. Тэгэхээр одоо өстой энэ муугаа жоохон хайрлаад өстой нэрээ мэрэгээд ингээд тэг нөгөө анхаарал тавих хэрэгтэй гэж удаад яваад байгаа байхгүй юу? Тэнгүүт ер нь тэгдэж штэ. Сайн одоо ажил дээр ч гэсэн ингээд бид нар чинь ингээд юм хийгээл ингэж яхад сайн ажиллаж байгаа хүмүүсээ сайн ажиллаж байгаа гэж хэлдэг ч гэсэн нөгөө хүмүүс рүүгээ илүү анхаарал тавьдаг байхгүй юу? Тэгэхээр цуг нэг юм хийчээ да. За нэг ингээ явчээ да гэдэг шиг болохгүй байгаа зүйл рүү анхаарал хандуулна шүү дээ. Тэгэхээр чи аав ээж болохгүй байгаа юм руу анхаарал хандуулахгүй. Тэр хичээлээ хийж байгаа хүүхдийг хичээлээ хиймэнийх өө. Өө ямар мундаг юм энэ хүү чи хичээлээ хийж байгаа юм уу гэж хэлэх шаардлагагүй байхгүй юу? Нөгөө багыг чинь тэгэж та хүү хичээлээ хийж байгаа юм ямар мундаг юм бэ гэтэл ахад бол дүү дурам өгч байгаа санагдаж байгаа шүү дээ. Дүүг хайрлаж байгаа, эрхлүүлж байгаа санагдаад байгаа шүү дээ. Дүүд илүү хайрлаад байна юм шиг санагдаад байна. Түүнээс чи аав ээжийн дотор бол тэр дүүд итгэл Өөстөө түүч яахгүй болсон байгаа юм лээ. Зүү болсон бүр зүрхэн зүсэгдсэн. Одоо яана гэж хичирсэн явж байгаа байхгүй юу? Юу үнэн тэр үнэн. Тэ тэгэхэд ахад яхаа нөгөө аав ээжийн бас нэг юм зав зайгүй яг бидний л асуудал байхгүй юу? Ингээл завгүй ажил ихтэй. За тэнгуүтлээ нөгөө арай юу байгаадаа анхаарал тавь гэж явж байгаад нөгөө сайн байгаадаа урам өгч чаддаггүй, талархаж чадахгүй байхгүй юу? Тэрнийг анзаарахгүй. Хүүдээ маш их итгэж байгаа. Одоо наад залуучин бол аав ээжийнхээ дотор руу тарих руу ингээ гараа хийгээд ингээд үзэх юм бол бүр том хүүг бол зөндөө хайрлчихсан, зөндөө итгэчихсэн бахархал нь явж байгаа шүү. Итгэж байгаа болохоор юм л. Тийм шүү. Тэрнийг энэ ч нөгөө харилцаа байхгүй нөгөө чанд шарах хэрэгтэй байхгүй юу? Тэ? За одоо бас энэ хүүгээ итгэх ингээд миний хөөстөө ингэж их шандж байхад заастаа нэг яачи гээд миний хөөстөө одоо бас л нөгөө үннээ хэлж ярилцах чинь байхгүй юу? За дүүн арай л яах ингээд минийхөө аав ээжийн шанд ингээд нэг анхаарал тавьж чадахгүй байгаа. Тэр миний хүч ингээд хэлэгдэхгүй өөрийгөө юмаа хийгээ явчих байгаа болохоор тэгээс аав ээж нь бахархаж байгаа шүү хүүгээрээ. Гэтэл явал тэгэл яаж тэ тэгэл дүүг магтчих та ахраа бол ингэж бодно шүү дээ. Миний хүү даалгаврыг хийж байгаа ямар мундаг юм бэ миний хүү чи ямар мундаг юм бэ гэд ахраа. Бас нэг тэг хуйлтай байх. Тань шилээд ийм болжсэн үү? Одоо ингээд дүүтэйгээ барьцдаг ч юм уу? Аав ээжийн анхаарлаараа тийшээ илүү хандаад байна гэдэг юм уу? Эсвэл дүүгээс чинь эсрэгээрээ ихч рүү анхаарал хандаад байна гэдэг тийм болж юу? Яг нөгөө аав жир бол эрхлүүлэхийн хувьд өмөрхийн хувьд намайг л өмөрч эрхлүүлнэ л дээ.
Тэ? За. Тийм тэгээд нөгөө ганц охин болохоор тэгээд дүүг бол яг хуу би нэг удаа нэг жижигхэн барьцалт явагдсан. Тэр нь болохоор хоёулаа нөгөө амьдрал дээр гарсны дараа тэгэл манай дүү чинь ингээл ингээл байр савын зохицуулаад, бүх юм зохицуулаад ингээл яваад идэг. Би болохоор мөчгөрөөр яваад идэг. Тэгээ бодсон. Тэгсэн чинь би тэрнийхээ дараа нэг 5-6 жилийн дараа бодсон чинь би чи эмэгтэй хүн байлээ шүү дээ, хүнд очдог. Тэрнийгээ мартсан. Атараас нэг бицгээ атаа. Дараа нь би тэрнийгээ бодсон. Нэр би чи нэрээ тийштэй гэж. Би ч очтгон штэ гэж. Би ч нэр очтгон штэ гэж. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүүхдүүдтэйгээ тэгж одоо насны би тэр хэлсэн шүү дээ. Үе анхаарал хадамж үе юм байгаа шүү дээ. Тэгээ өөр би нэг дүүгээ яг өстө үнэхээр амь нэгтэй байсан л та. Бидгүр. Яг өстө дүүгээ би бол амар задсан. Миний шанхаг хийчихэд ирж байгаа юм. Гож өмсчээд үү? Шанхаг тий гуугаагүй штэ. Уттай наваа явцсан баг штэ. Бүр уттай наваа явцсан баг штэ. Тэгээ орж исэн чинь тас хар юм аваад ороод ирчих хөмсөд. Өөр миний готлын нөгөө шартай готлоо хийчихсэн. Ойрлоо л таарсан. Тэгэл зодоод нөгөөт ч уйлаад. Тэгсэн чинь нэг зодчоор зодмоо санагдав. Нэг гар хурцгаар нөгөө нөхрүүд нэг гар хурцгаар гар хөрөөр санагдаад идэг гэж ярьсан ш тодорхойсон шүү дээ. Яг тийм лээ. Тэгчээд Тэрнээс хаашаа. Тэгээд дараа нэг хэд хоногийн дараа ахаад дургу өргөд ахаад зодоод. За бүр яасан гэсэн чинь гурил зураад тагсан чинь няцгай зурсан гурилаа пишингийн араар хайцсан байгаа байхгүй. Манай байсан нэг ийм пишинтэй байсан юм байна. Алтганы өрөө пишингийн араар бүр хитийг хайцсан. Тэг залцсан байна. Тэгээд цацсан. Тэгээд 2-3 хоногийн дараа биш цацтай бартгсан айгүй өрөвдтэй. Зодчоод тийм шүү. Амар өрөвдтэй. Тэгчээд байдсан чи хаач нэг юм үзгээд орой явдаг байхгүй. Найзандаа очих готчих. Орой гарах болдог байхгүй. Цаад ихсэн чил би чинь айгүй гоё ингээл дүүтэйгээ үлдэнэ гэж одоо ийдсэн чил нөгөө манай дүү чинь нэг тийм тарга хөхтэйсэн байхгүй юу. Ваа гэж үлээдэн л аав ширэг гаргасан чи. Би бүр яац юм болоо юунаас айжхан болтой юм бодсон чинь би юм бухатаа үлдэхгүй гэж. Бүр жичирч бичээ салгандаад бүрээс бүр амар юм болоо би бүр яг надад үлдэхгүй гэж байгаа болоо гэсэн чи. Яагаад гэсэн чи өмгөө намайг зодвол яах юм. Норд 2 өдөр зодчихсан. Тэгээ би ч асуудал орд юм байгаа үстэй. Юу нэ? Хүчи түүгээ зодсон юм уу? Яаж за гэж би ч гэсэн бөө асуулт хариултны юм болоод тэр гэрч чинь бөө юм болсон шүү дээ. Тэгэхэд би гашрахгүй дотроос та ямар жаваа гэх. Тэгээ болж ирсэн. Тэгээ одоо ингээд дүүн томроод ирэхээр бас зодохгүй сте. Зодохгүй шүү дээ чинь. Тэгээд далаа болдоор ингээд ороод ирэнгүүт маад чинь далаад харж ирэл те. Юм болцсон. Тий, далаа биш ээ. 8 дараад ирсэн чинь би чинь бас нэг цох гэж дайрахгүй юу. Тэгсэн чинь пат гарын минь бариад харж байгаа юм чи. Тэгээ би гараж авах зэгсэж чаад болчихгүй юу. Тэгснэ миний арга өөрчлөгдсөн. Нүдэ анаад ингэж таарсан. Тэгсэн чинь манай кавер тийг яаж ч болдгоо байх гэдэг байна. Болж болдгоо байх. Инээгээ зогсоод байна. Тэгээд тэр үе өнгөрөөл тэгэл бид чинь жоохон багтаад бид тэр бие биенээ амар гоё. Хэдэн насны зөрүүтэй байлаа? 4 насны зөрүүтэй шүү дээ. Ойрхон юм шүү дээ бас. Яа, ер нь бол ойр. Тэгээ маад бас нэг сахилгагүй. Ээж тэгсэн. За эцэг хурлын явна гэд маад нэг 2 дахь 1-р ингэдсэн юм да. Тэгсэн миний нүрийг яаж улаалах гэх нь одоо харийн марыг хэл явсан. Тэгсэн. Тэгсэн чинь нэг давхар тчил байн манад өгөө цонхоор хараадсан. Унчхүйдэг ээж бүр санаа зовоод яана гэд тэгсэн чинь зүгээр үсрээл ингэж хараад дуугаал. Тэгснэ ингэж авч ингэж хийж үзсэн. Ээж бүр санаа зовоод тэг гарч чи яа ингэ тань чи унна штэ яагаад байна гэж таны нэрийг хэр улааж ирэх гэсэн. Тийм хөөрхөн дүүтэй л байлаа штэ би. Одоо бас дандаа надаар тоглоо бид штэ одоо. Аюу хөөрхөн. Манай Арико штэ манай. Арико ч бүр тэгдэж штэ. Йоо энэ ядмаатай ингээд таарлахаар бүр ингээ инээхэд бэлэн байж идэг нэ Арико энийг инеэх хүлээгээд тааштай инээлгэн гээд. Юу л
Гэ дараагийнхаа инээдэг бодохгүй. Тийм хөвгөлтэй дүүтэй. Энэ таны дээрээс баг те. Тий. Манай ах болохоор залуу татман байсан. Оо за. Их ганган, их царилэг. За. Их гоё залуу байсан. Аа. Тэгээд би ахынхаа хувцсыг их өмснө. Та юу эртөө нь юу? Ань би одоо ч нөхрийнхөө хувцсыг өмсдөг шүү дээ. Аа за. Гэтэ Одоо яг одоо ч юм үе ахынхаа маатан хүрдэг гэдэг юм нэг гоё хүрдэг гэхгүй. Тэрийг камел өмдөнд бүр ингээд хилхийлгээд ингээд өмсчин заяа. Тэгээ махера оролтын юм яг ингэж өмсөө годмаар явдаг байхгүй юу. Тэр говьтай цөөхөн хүрдэг газар ахынхаа нэг өмсөө явж штэ өөр юм шиг. Тэгээ явж ахтайгаа таарлаа. Нууцаар юм уу? Нууцаар юу гэж хэлж би ч дахин эрхлүүлэл юмсэг өгöd байгаа тийм. Нууцаар өмсөө явж таарлаа. Оо. Цогтаас. Яа. Цогтаас гэдэгсэн чи умбгаа гэсэн. Тэснэд арай нэрсэн чи чамд миний хувцс ямар гоё зөгт юм бэ гэсэн чинь. Тэгэл тэр айгуу гоё юм. Ахал эрхлүүлэх. Ахал эрхлүүлсэн. Одоо ингээд ээж аавын зүгээс бас нэг юм маш ухаан их зардаг бах тий. Одоо нэг юм дүүгийн гомд очихгүй. Одоо ганц охиноос ингэчихгүй. Аав ээж бол мэдээж ч маш анхааралтай. Тэр дотор ямар их бодол явдаг гэж бодож байна. Одоо тэгвэл ингэвэл тэгэн за минийх бол юм нэг юм байна да гэдэг ингээд тий. Яг харилцаа гэдэг чинь бол гэр бүл дотор ингээд өдөр тутмын юм байгаа шүү дээ тий. Тэг яг эхнээс нэхлэхөө би бүр за нөгөө гэр бүлийнхэн ямар сэтгэл зүйтэй, ямар ажилдаа явна, яг л тэгж л ажил бүтдэг гэдэгт би бат итгэдэг. За. Тэр болгоны үндэс суурь нь мэдээж бүгд хичээх ёстой ч гэсэн аавж. Тэр дотроо ахиад задлаад үзэхэр ээж. Тийм үү? Ээж. Тийм. За. Яг гэхээр нөгөө ээж чи өөрөө аюу гэр бүлийн мундаг менежер гэдэг байхгүй юм битэг хүн. Ээж бол сайн менежертэй гэр бүлээ. Одоо нөгөө ингээл за хаста ингээл бүх юм гаргаал те. За хэдүүлээ тэгин хүш хэдүүлээ нэр маргааш кино үзэхөө ингэхүү тийхүү гэх нэг ер нь эмгтээчүүд гоцоо тэрнийг гаргадаг. Зөв нэр тийм байх те. Тэгээд хүүхдтэй тийм хувц авчиг нь миний гутал нь өргөдсөн байлээ. Дүүд нь гутлын нөгөөд өөрт нь шинэ гутлаа авчих юм бүчий гэдэг юм чи яригддаг байхгүй юу. Тэгээд тэр гэр бүлийн менежмент их чам гутаа авч явдаг байхгүй юу. Тэгээд нөхөр бол тийм гарын үсэг зурх баталгаажуулах ажил хийх. Төсөв батлна. Тэ. Тэгэнгүүт би зүгээр л ийм л төсөлтэй. Миний бодлоор шүү манай үзэгчтэй. Өглөө эрт сэрхээс гэр бүлийн амьдрал хамаарна гэж. Энэ бол хитрхи албан ёсны байж магадгүй. Гэхдээ тийм биш яг үнэ. Тэгээд амьдралдаа өглөө болгон 6 цаг тусна. Тийм шүү. За амралтын өдөр бол хаяа бол яг бүр ингэж бүтэн сая өдөр ингэж бүр ингэж сайхан унтаад доорморд юм мэднэ бас. За. Тэ. Тэгээд нөгөө өглөө эрт боссон эцэгтэй чинь нөгөө айгүй олон гоё юм хийдэг байхгүй юу? Амжааг өөрөөгөө цэвэрлэж чинь. Тэ. Өөрөө усан дарахтаа айгүй гоё 50 угаана. Нөхрийнхөө ор морноос гоё болсон шүү дээ ингэж мөгөд. Бас тэг үнсчмэсэлтэй нэг үнсчмэсэл за ханы хатах би гоё хаал хийж доо цай хийж доо заа юм аа гэл тэ тэг осмосон дарахтаа тэр чээс өөрийгөө хайрлаад өөрийнхөө тухай бодоод биш нэр гоё хөхтөө шүү тий арс нэр ямар гоё юм нэ гэд ингээд ер нь тийм 50 гоё юм би болгоод байгаа байхгүй. Тэгээд нөгөө гоё 50 хаалаа хийн. Өглөөний цагаа бэлдэн өндгөө шарна. Тэгээд нөгөө галтгооны өрөөнд байгаа ээж ингээд бүх юмний итгэл хүүхдүүдэд нөхөрт ингээд үзэсгэлэнтэй хайр татам харагддаг юм шиг л. Тийш тэр нь тийш. Галтгоо нэгээл зогсож байгаа чинь ингээд манд бичиж ингээд хараад энэ хөөрхөн бай зогсож байгаа ингэж мөгөөл тээ. Тэгээс чи тийм байна нөгөө түрүүн бүр орж иртээ бүр хөөрхөн зогцоо салсан чи жоохон ингэчглээ гэж мөгөөд тийм үү тэрийг хардаг байж гэх юм. Тэгээд хүүхдүүдээ нөгөө сэрэх бас айгүй гоё сэрэх. За үзэсгэлэнтүүдээ басаарай. Миний хүүхдүүдийн хичээл тэдэн цагаас гээл тэгэхэд дөндөг нэртэй хаал нэртэй. Тийш дээ. Хүүхдүүд бас 50 усан дараа л юм бидлээ. Тэгэл гоё хаалаа идэл инээлдэл нөхрийгөө очиж босгож масахтай гоё болсон нэстэй. За босоод.
Чи зүгээрс өнөөдөр арай их дэрэ гэж бодож байвал өнөөдөр одоо тусраад ажилдаа штий очих гэх. Тэгээд ингээд явхаар хүүхдүүд хичээлдээ гоё өөртөө ихтэй. Тэгээд нөгөө гэр бүлийн харилцаа чинь энэ дотор бүгд явагдаж байгаа. Тийм шүү дээ. Тий. Нөхөр орой гэрлүүгээ гоё яарна. Энэ бол зал биш шүү. Энэ бол угаасаа өдрийг өглөө эхлүүлдэг шүү. 12 сарыг 1 жилийг 1 сар эхлүүлдэг шүү дээ. Тэрэн шиг бид нар ингээд эмгтээчүүд гоё өглөө байна. Чи юм шүү чи. Ингээд ер нь тэгэх юм бол ингээд юм нөхөр хүүхэдтэй гэдэг юм хамгаалтын бүрхүүлээ явуулчих юм шүү. Тэнгүүд нөгөө хүн муу харилцаанд орсон одоо жишээл зам дээр гараад те элдв бензин болсон ч гэсэн тэр нөлөөлөхгүй. Тэр сайхан байгаа юм чи те. Хүүхдүүд нь ч гэсэн те ингээд цоол дээр чи янз бүрийн болсон ч гэсэн тэр нөлөөлөхгүй. Ер нь өөр мэдээгүй хонцрогуугаар өөрт нь юм сонсож байгаа тийм. Манай аав хэлдэг үг гэдэг. Гэртээ байхдаа гой цэвэрхэн уцсан. За гэртээ юу? Тийм. Битгий бөхсөн унжсан өмдөмс, битгий өвдөг нь унжсан өмдөмс. гэдэг байгаа байхгүй. Энд чинь бас нөгөө гэр бүлийн хүндлэл, гэр бүлээ хүндэлж байгаа өөрөө бас гоё ингэдэг юм байгаа. Ямар ч яах вэ гэсэн тийм. Тийм ямар ч яах вэ гэдэг миний гэртээ мохц өмсчил ингээл яваад байдаг шүү дээ. Тэрнийг би бол аягүй дэмждэг. Миний нөгөө гэр бүлийн сургуулиас надад заагаад өгсөн баг. Тэс тийм ээ тий. Гэр бүлийн харилцаа гэхээр бас нөгөө гэр бүлийн хүүхдүүдээ нөгөө одоо ингээд сая одоо ингээл дүүг хитрхи халамжлаад намайг ихэхгүй байх гэдэг шүү дээ тий. Тэрэн дээр бол ингээд хүүхдүүдийг чи заавал хичээлээ хийх ёстой хий гэдэг хийх бүх тавар баха. Нэг юм албан хүчээр юм хийж байгаа юм шиг тий. Тэг ингээд тэгэхээр нөгөө юм гоё найрсгаар гоё юмнуудыг цуг хийх ёстой тий. Одоо миний охин чинь орчин сургууль 3 дугаар ангиас орсон байна. За. Тийм тэгэхээр чинь нөгөө англи хэлээр хичээл ордог. Тэгээ шинэ сургуульд орж байгаа. Тэгээ миний охиныг сургуулинд хүлээж авах хүүхдүүдийн харилцаа гэдэг аюул их юм битэр санаа зовж байгаа ш. За. Тийм тэр харилцаа гэхэр чинь нөхөртөр бас тэгэл одоо яг охин дээрээ яах уу гэд бас юм ярил харилцаа үүсгэж байгаа байхгүй тий. Бодоол тий. Тэгээ хоёулаа ярилцж байгаа. За тэгвэл охиноос өөртөө ихтэй байлгахын тулд юу яа боломжууд судлахгүй юу? За. Тэгсэн чинь нөгөө урлагийн үзлэг баг 10 сард билүүдээ хамгийн ихний боломж урлагийн үзлэг байсан. За. Тэгээ миний охин чинь жоохон хүүхдэн чинь битээр ярьж байгаа гоё бүжгэлдэг болохоор бүжгийн багшаа аваад Шакирагийн бүжгийг заалгаад. За. Тэгээ гоё хувцс оюулаад мөнхөр гоё хувцс оюулаад тэгээ госл бүжгийнхэн төрөлд ангиас нь орсон баг. Тэгээл миний охин маргааш нь намайг өнөөдөр нөгөө хөрх охин чинь явж ийн нөгөө гоё бүжгэлдэг охин явж ийн бүжгч охин явж ийн гэдээсэн гэсэн аюу хайпи ирж байгаа. Тэгэхээр миний охин өөрөө нөгөө сургуультай маш хурдан тасч байгаа. Тийм ээ тий. Тэнд бас нөгөө харилцаа аюу гоё яваад байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр нөгөө аав ээж нөгөө харилцаагаа хүчээр биш аюу гоёо тэгтээ эргээр тэгж оруулах. Тийм ээ. Тийм. Тэгээд дээрэс нь бас нэг юм бидэг штэ. Хүүе нөгөө хиний хүүхд чинь шатрын тэмцээнд төрүүлсэн гэж штэ. Тийм. Хүүхд гэж тий. Чи тэрний хүүхдийг өөрийгөө хаа. Чи таних уу тэр чинь шатрын тэмцээнд төрүүлсэн байна минийхөө. Чи шатар тоглооч. Стэнэли манайхны яахаар юм бид ингээд идэг аахгүй юу? Тийм штэ. Тий. Тэгэхэд бас тэнд чинь бас тэдний ээж нь яаж байгаа гэдгийг ээж өөрөө бодох хэрэгтэй байхгүй юу? Ээж нь ямар харилцаа үүсгээд хүүхд нь шатрын тэмцээнд төрүүлчихүү гэдгийг тийм штэ тий. Тэгэхээр за өнөөдөр гэр бүл шатрын тэмцээнтэй гэдэг ч юм уу. Тий. Ямиг шууд хэлэх яг дуртай болгох гэдэг чинь өөр байхгүй юу? Тий, надад бол гэр бүлийн харилцаан дээр тиймэрхүү юмнууд л ингээд бодогдож байна. Тийм. Нэг удаа бирка нэг удаа ч явахтай 2 жилийн өмнө ч лөө. Надруу битэрлээ зураг явуулаад гэр бүлийн групп дээр төрсөн өдрөөрөө тэгсэн чинь үнэхээр их бэлэг. Орд дүүрэн бэлэг, ширээ дүүрэн цэцгийн зураг явуулсан. Тэгээд битэр чи ямар хөөрхи юм бэ гэдэг жисэн чинь өөрөө бүр санаа завцсан. Надаа ийм их бэлэг ирчлээ санаа зовоод байна. Тэгээ болохоор миний охин ч өөрөө болохоор ингээл өөр оронд байгаа гэж битэр чинь ингээл хавтудаал яаж мэрэл ингээл юу чинь ингээл утаагүй чинь яа дутхгүй байгаа гэдэг. Харин манай байрны нэг охины төрсөн өдөр нь болохоор би нэг лав хэлэх гээд 12 цагийг хүлээгээд ээж. За. Тий. За гэл. Тэгэл ахаал нэг хэд онол ингээл ярихаар
харин нөгөө манай ангийн хүүхдийн төрсөн өдөр нь болоход нөгөө байрлал нь явж гин. Лаавл. Нөө. Чи маргааш нь бэлэг өгч болно шүү дээ. Тэгэхээр заавал лаавл гэж тий. Тэнгүүтлээ шинжилт өгчээсэн чинь битэрлөө юу надруу нэг тэдэн төгрөг шилжүүлчихээч би удахгүй өгье гэж байгаа шүү дээ. Тэр нэг 100,000 ч байлоо. Яасан гэдгсэн чинь харин нөгөө манай ангийнхаа ангид тогтчихсон чинь манай ангийнхан бүгдээр мөнгө муутай өнөө тэгээд би харин мөнгөөрөө өөрөө аваад тэгээд дараа нь бүгднгээс нь цуглуулад өгчихье гэж байна. Тэгэнгүүт амар хайр хүрээд яхаа миний охин зүгээр атаж гоё тогтчихчих тий ангийнх нь өглөө ирээд баярлаг гэ за. Тэгээд нөгөө төрсөн өдөр ячаа санаа зовоод нэгтэн би хэлчихсэн маргааш нь буцаар бүр зорж яриад. За. Миний охин тийм хүмүүс их бэлэг өгч ийн гэдэг чинь миний охин чинь өөрөө бас бусдад цаг хугацаа зориулдаг. Сэтгэл зориулдаг байхгүй да. Чиний нөгөө төрсөн өдрөөр нь лаа үлээлгсэн хүүхд болгон чамд буцаад гоё бэлэг өгч байгаа юм. Тэгэхээр чи миний охин дараа жил ахаал гоё хүүхдүүдээ бэлгээ өгөөл яг ингээл яв гэд. Тийм шүү дээ тий. Тэгээ миний хувьд ч гэсэн бас аюу их тийм зохион байгуулдаг. Нэг сайндаж биш юм шүү байна. Гарцаг байдалд орол хийд юм шиг байна. Тэгээд энийг ингэ тийшээ цэцэг явуулна, тийшээ ингэн гээл те. Тэгээд тэр бол яг нь төрөжин нөгөө шатар тоглодог, хүүгээ шатар тоглох гэж хүсэж байгаа. Өөрөө ямар ч үйлдэл хийгээгүй ээжийн тухай ярьж саналаа л да. Өөрөө тэгээд гоё үлгэр болоод тэр чинь ээжигээ дуурайж ин те. Тийм. Тэгээ Берка чинь бүжгийн дугууланд явж байгаа. Нөгөө банкны хоёр мэгчтэйсэн байхгүй. Тэгж жагаад юунд явсан чинь би нөгөө сингл эдисийг хийгээд гэртээ ирэхээ болоод шөнө орж ирж унтчаад тэр хэрэг унтчихнаар авчдаг үрээ. Тэгэл кино дуусаад үзэгчтэй үзүүлэл гоё тайвшраал нэг ингээ харсан чинь миний охин чинь алхаж малхаж байгаа нэстэ айгүй бакмак болцсон. Ингэж алхаад ингээл гэсэн чинь бүжгийн дугуйлан да яв би чинь нэг гоё бүжигчин болгоно гэж боддог гэсэн юм чи. Тэгсэн чи сагсчин болсон байсан шүү дээ. Сагсчин болвол чи. Аваад. Намайг байхгүй гоо хоёлаа нөгөө орой болгон сагсны шийдэн дээр аж тоглоод. Тэгээ манай хүн чи өөрөө волейбол тоглодог болохоор бөмбөрөө нэг ингээд гэртээ ингээд ээжтэй чи. Тэр минийгаа ингэснээр агаад. Тэгэхээр нөгөө тэгээ миний охин чи нөгөө дандаа 70-80 оны дуунууд бижис те юу лээ дуунуудыг бүгдийг мэдчихсэн. Аав дандаа хөргөж өгдөг. Тэгээд хоёулаа цог дуусаар агаад тийм дуунууд мэддэг болсон. Тэгсэн чинь ангийнхан нэг хүүхд тийм дуу сонсож байсан. Одоо нэг дуу юм. Тэ. Тэгсэн чинь Берка танай аав чинь сонсдог юм гэж тийм. Тэгэхээр гоё нэг аав ээжийн хобби, дуртай юм, тэ хөгжим тоглолт сурах, спортод дуртай байхыг чи тэг гэж шаардлагаас илүү ингээ гоё үлгэр болоод ингээ яваад байна гэдэг чинь нөгөө гоё тийм шүү дээ. Тийм гэр бүлийн харилцаа гэхээр юм тийм харагдаад байдаг байхгүй юу? Тийм. Чи тай сайн хүн болох хэвээр чи тэг. Гэтэ яг таны стрэл ээж илүү нэг ээж нар нь яг менежер их юм байна да. Менежмент те. Гэр бүлийн менежер л ээж нар. Тэгэхээр ер нь бол гэр бүлийн харилцаа гэдэг бол дандаа үлгэрлэл тэ хамт кино үзэх одоо хамт хоол хийх хамт ярилцах гэд маш олон юм. Энд чинь бол нэг ясны бид нар ингээл ажил дээр очихоор бол бид нар нэг баг болж ажиллаж гин гэж ярьдаг болохоос биш гэр бүл бол хамгийн чухал эхний баг гэдгийг бас үзэхгүй. Тийм ээ те. Сэлэнгэ бичээ. Сэлэнг явахдаа сэлэнг гэдэг. Сэлэнг явахдаа сэлэнг, тэрэлж явахдаа тэрэлж. Хаашаач явсан сэлэнг, хаашаач явсан тэрэлж. Яг л үндэсний өдөрлөгчийн дэмжээ. Миний Монголын голын нэртэй. За тийм жоох. Сэлэнгэмээ гэж цааш нь мэдчихээ. За яаж юм бэ? Нохоо шүү. Анг ус, чихэр ус. Нарсны шилмүс, зэрэг эми урамлын хандмал хийж үсэн ундаа. Эми урамлын хандмал хийж үсэн ундаа. Эми урамлтай хандмал хийж үсэн ундаа гэж байгаа юм. Надад бол тэр цэлэнг юугаар гоё гэж. Миний багада уудаг байсан. Надад адилхан. Тэгэл болоо. Тэгсэн тий. Дээр үе юм болгон гоё байдаг гэсэн. Яа тэгвэл нөгөө
цөөхөн төрөлтэй. Аха. Тэр цөөхөн төрөл ингээд төрөл бүр рүү анхаарлаа хандуулдаг. Аха. Тэгээ улсаас мэдээж маш их дэмждэг. Тэгээд ингээд үнэхээр юм гоё тэр үеийн бүх юм надад нэг гоё чанар хаглаад идэв шүү дээ. Тий. Чанар байдаг. Тэгээ яг тэр шиг гоё. Тий. Тэгээ бас чи нөгөө нэг яг эмээ ургамлууд нь бас яг Монголд ургасан, Монгол хөрсний одоо шимтэй, тижээлтэй хамаг сайн гэсэн эмээ ургамлууд орсон байгаа тий. Тэгээ өөр нь гоё амттай шүү дээ. Би одоо сүүлийн нэг чинь сайн болж байгаа шүү дээ. Тэгээд тий. Тэгэл ингээл халуун өдөр мөдөр ер нь юутай ч гэсэн гоё байгаа юм чи. Ер нь сайн амны цангаа тайлал юу гоо гэж тэгэл ер нь сэлэн юмуд хэрэлжээл очиж байгаа. Тийм байна. Ийм гоё байна. Сэлэнгийн нэг гоё тусарч дуулна. Тэрэлжийн тухай яриад байдэ. Тэрэлжийн тухай байл нэг юм орчин үеийн дуу хаа. Тэрэлж рүү явсан чинь тэрэлж. Цаавал нэг ганц 4 мөр цагаач. Гэтэ би тэр юг сайн мэддэг юм аа. Раймыг толгойр бол толгойр ойлгодог шүү дээ. Яадаг гинэ. Тэрэлж. Тэнд байгаа гэсэн хаана байгааг нь хайсан. Тэгэхэд тэр тэрэлжид байсан. Зүг. Тэгтээ байсан гэж. Тэний үнэхээр байсан. Тийм учраас Тэмката байсан. Хажууд нь тэрэлж байсан. Тэр нунда тэгээ бас тэрэлжид байсан. Тэр хүүхэдтэй. За, одоо юу идэх вүлээ? Юу уух вүлээ? Юу ярих вүлээ? За одоо дүүл гүн олоо өдрөө. Одоо яг болчих. Сэлэнгээ би гэж. Ингээд намайг дуулахаар чи лүсээ айгүй харах юм. Зочоод ингээд харах юм. Оо! Хотлоо. Хотлоо. Тэр ингэж. Тийм үү. Амар авсан байхгүй юу? Ямар үзэсгэлэн тийм. Ингэн. За. Эмтлэгтэй. Би одоо ингээд энэ влогоо дуусгах шууд гадагшаа явах гэж байгаа. Тий. Хэдэн цаг юм? Одоо ингээд Үшээ одоо цаг хэд болж байгаа? цагийн дараа явах нь 6 болчихно. Цагийн дараа гарахгүй бол амжихайг болох юм шүү дээ. За дүүний гулэшрах уу? Beef stew гэсэн. Нөгөө тоон дээрээ. Нөгөө найз тоон дээрээ. Тэг ингэ сайхан талхтай ижиж гэж бодлоо. За. Эм гоё. Баата жон сэрэг өдөр. Би хотлаацуулаад. Ямар гоё амттай юм бэ? Нөгөө Монгол нь хаарна. Энэ жижиг байцааг юу гэж нэрлэдэг вэ? Яг өөрийнх нь юм. Жижиг байцаа. Тийм үү. Тэгээд гадаад явж байгаа гоё Монгол нь хаарна. Тэ? Ийм гоё амттай хоол идчих та нэг юм болж нөгөө ахад тэг Ахис нь юу? тоохгүй нэгдсэн шүү дээ. Тэ. Хитрхи итгэж ийн аавч хэрнэ. Тэр чи мундаг байна. Тийм үү? Харин хэрвээ яг ийм бодол болох юм бол аав ижтэй гоё хэлээл болно шүү дээ. Аавч таар ингэж би зөндөө өчөж байгаа дүүдээ үлгэр дураал болох гээд би нөгөө ном уншсан чи миний уншсан номыг бас би уншсан. Тэгээ таар намайг юу гэж боддог вэ те? Надад гээд тэгвэл хайраа хуваачаагүй шүү дээ аавч хэрэг. Хүүхдүүдтэй тий. За хэнийг 20% хайрлаа тэнийг хайр нь бол 100% байгаа. Тэр анхаарал бол хуваачаад байгаа. Тийм байна. Үнэхээр Темка би танд гоё юм хэлэх. Темка хоолыг урдна. За манай продакшны багийн гурав би тэр хүлээж иддэг байсан бол өнөөдрийн дугаар дээр маш олон хүн ирсэн. Одоо энэ камерын цаас сууж байгаа. Итгэхэд. Тэр ойр төрнийхөө бас битэрийн влогт маш их анхаарал тавьж байгаа тийм. Тий. Тэгсэн чинь харин хоол идэх гэсэн бил.
Тэр нь сайхан мэдсэн гэж. Тэгээ энэ харилцааны блог хийсэн чинь найзуудтайгаа уулзахаар биш байна. Тэгээд ахын. Би коуч утсан юм шиг байна. Тийм би одоо өөрийнхөө жишээг л ярьж өөр ярих юм байхгүй ч гэсэн яг зөв хэдэл гоё ярилцвал. Тийм шүү дээ. Одоо нөгөө найзуудтайгаа таарал суухад ярих юм бас нэг сэдв болцсон юм шиг гэдэг шиг. Заавал инг тинг биш. Ерөнхийдөө өөрийнхөө жишээг ярихад тэр хүн тэрнээс ухаад ойлгох юм шүү те. Ийм биш те. Би одоо энэ влог хийснээс хойш аягүй их юм ойлгоод байгаа шүү дээ. Би ч Ахцгаа хэрэгжүүлэх нүгөө юу. Тэгээ хэрэгжүүлэх байх мэдээж сайн ойлгосон юм чинь. Үнэхээр гоё хоол энэ манайхаа. Ямар гоё юм бэ? Тэгэхээр ингэсэн юм. Түүн өхрийн маха сайхан амтлаад За. давс бэрц. За тэгээд амтлангууд ихлэ шарсан. За. Тэгээ өхрийн маха гаргаж аваад тэгээд сонгон мөөгөө Тэрэн дээр нь маслан дээр сайхан шараа тэрэн дээр нь. Тэгээд нийлүүлээд дээрээс нь жоохон пив хийсэн. Хазуулсан. Ямар пивс хийсэн? Галтенберг хийсэн. Галтенберг хийсэн юм тийм. Тэнгүүдээ крем хийсэн. Жоохон төрүүлэх гээд томатны паст хийсэн. Тэгээд өхрийн болооны ясны шүл хийсэн. Тэгээд нэг хэсэг нэг цаг орчим сайхан гал дээрээ буслаж агаад тэгээд төмс луунга дээрээс нь хийчих. Төмс луун одоо энэ жижигхэн байцаа. Үнэхээр гоё. Тэгэл нэг сайхан зөөлөн гал дээр ахаад нэг 30 ч юм болоо. Ингээл болоо. Энэ тагоо тайр бүр очроо алцсан. За. Хаалгын дараа их чинь ингэнэ. За. Юу гэж вэ? За. Гоё смути. За тэнгүүтээ мэдээж банана хийн. Ийм хөөрхөн жижиг юм. Одоо банана гэсэн. Анцаа харагч. За тэгэхдээ ямар ч банан байж болно шүү дээ, тэ. За тэгээд хоёулаа юм чи 2 банан хийчихье. Та юу десерт хийдтэй? Иддэг. За. Тэнгүүтээ сайхан гүзээлцэн хийгээд өгье. Яс энэ жоо хүүтэн болох гэдэг юм. Хөлдөөсөн гүзээлцгээ явуулсан. Мөсний оронд. Тийм, мөсний оронд. Амар ухаантай юм бэ. За нэрх ухаасан. Нэрээ би бол тэгж бодохгүй юм байна. Сайхан чаа өрнөөсөө хийгээд өгнө. За. Чаа өр чинь одоо сайхан маш эрүүл мэндэд тустай шүү дээ, тийм ээ. За тэнгүүдээ хамгийн гол нь юу вэ гэхээр манай энэ амтлаг брендийн чанмал гүзээлцэн. За тэгээд энэ амтлаг брэнд нь болохоор гүзээлцэн бөөрөлцгөөсөө бусдна. Бусад бүх төрөл нь Монголын хөрсөнд ургасан яг ийм урамлаар одоо урмал жимсээр хийсэн юм чанмалууд байгаа. Тэгээд хамгийн гол нь юу вэ гэхээр сахарын агуулмж маш багтаа учраас ер нь бол тэрүүгээрээ маш гоё. Энэ бас гүзээлцэн хөцтэй. Тий. Энэ чинь бүр юм өөрөө юутай шүү дээ. Бүхэлдээ. Айн гişүүн. Гişүүн гүзээлц хоёр юм. За тэгээд энэ ч араа ийм дотор бас ийтэй. Тийм байх. Өөрөө гүзээлцэнтэй. Тэгээ энүүгээр бас гоё. Ингээ. Үнэхээр энэ чанмал бас үнэхээр гоё. Цаанаасаа нэг тийм эрүүл гоё санагдаад байгаа штэ хэрэглээ. Нэг юм нэг бүр бялуураад идэв штэ тий. Тийм биш. Тийм биш. Зөөлхөн. Тэгээ хамгийн гол нь эх орны хөрсөн дээр ургаж байгаа гэдгээр айгу давуу талтай. Монгол хүнд одоо бид нар тий. Энэ амтлаг хэдэн үеэрээ чанмалыг гадаадтай хүмүүстэй авч үлээ гоё нэг амт юм байл ш. Тийм штэ. Тийм. За ингээд таргаа ичнэ гэж. Вау. За. За тийм миксерч өртри. За миксерчээд одоо ингээд миксерт юм байна. За тэрний захиалсан смути. Ахалтай юм аа. За тэгээд гоё. сайхан гэр бүлийн харилцаа ярьлаа. Жимс шиг амттай гэр бүлийн харилцаа. Бананы өөрөө өгөн дээ. Одоо
Сайн ингээл гүзэлцгээсэн шүү дээ. Ер нь хэрвээ яг гүзэлцэг яг жимсээр нь хийхгүй бол энэсээ нэг 2 маяг албаа гэж болох байхгүй. Энд чи өөрөө дотроо нэг юм бүхлээр яг гүзэлцэн байгаа даа шүү дээ. Тэгээ манайхан нөгөө 100 аюулт явахтаа. Өсө гэр бүлийн хөрөгч болгонд чанамлууд байдаг шүү дээ, тий. Варен гэдэг бид нараас тий. Тэнгөт хөдөө явахтаа бас аюулт явахтаа нэлээнээр нь авч яваад ацаа айлтаа өгөөд өөртөө бас нөгөө талх хөрөмдөр тавьж идээд үнэхээр гоё. Тэгэл сүртэй хойлоод сүндээ хийгээл таргандаа хийгээл тий шүү дээ. Тийм. Гоё. За тэгээд ийм гоё амтлаг брендийн ийм гоё чанамлууд байгаа. Тэгээ ер нь бол хаасайг худалдаж гарч байгаа. Тэгээд талхан дээр тавиад идсэн ч одоо эртэд мөрийн нэг юм жижигхэн кейк хийсэн шүү дээ, тий. Тэгээд кейк мейк торт хийсэн ч гэсэн, за ингээд смути хийсэн ч гэсэн, за тэгээд бүр би бас зарим хийж бодоодсэн баг. Зарим хийл та. Тий. Тэгээд яаж ч идсэн боломжтой хамгийн гол нь сахар агуулмж багтаа тэг аюу гоё идэвчтэй юм гоё чанамл байгаа. Хаалыг бид нэр чанад шарж хийгээд амтлаад тий. Тэгээ өөрсдөө идээд айгуу гоё ингээд мэдрэмж авдаг, таашаал авдаг, ирч хүч авдаг. Одоо яа тийм тий бүх юм байна штэ. Тий. Тэгэхэд чинь одоо сайн смути хийх гэж юу хийсэн тий. Тий. Тэгэхээр ингээд маш их бид нар тийм одоо амтлах, харилцаагаа одоо болгох, түүхий болгоныгоо болгох, жор нэмэх хэрэгтэй болоод байна. Харилцаа бүх хүмүүсээс өөрсдөө бүгднгээс нь шалтгаалсан. Зөвхөн тэрний буруу гэсэн юм юу ч байхгүй юм байна. Бид тэр сая нэг хэд удаа ярилцсан чинь. За ингээд үгээр өндөрлөе. Тэгэд манай позитив дадлах юм байна. Одоо бид хоёрын бас ярьсан юм нэг дүгнэн, кейсээ дүгнэн те комент хэсгээр бид хоёр комментын пин хийчин те. За тэгээд сүүлд нь хоёлаа гоё Тинжакугаараа. Тинжаку. За тэгээд юуны төлөө байвчаа. Мэдээч юу шүү дээ. Монгол улс хөгжихийн төлөө гэдэг шиг. Тэгээ Монгол улсын хамгийн ихний анх тэгшний гэж бол гэр бүл. Тийм шүү. Тэгэхээр ингээд бүх түрүүн би хэлжсэн шүү дээ нөгөө өвгдээцээс ингээд ирсэн одоо нэг хоёр Монгол нэг хэдэн хүмүүс ингээд салбарласаар агаад бид нар ингээд бүр олон болоод ингээд өсөөл үржээр дэлж ин тэ. Тэгээ үндснийхаа дээлийг өсөөд бас үндэсний гэр бүлийн тухай ярьлаа. Үндэсний тэрэлж бүтээгдэхүүн байгаа. Үндэсний амтлаг чанамлаа идээд тэ хараад тэгээд ингээд үндэсний бүх юмараа бахархсан үндэсний гэр бүлийн тухай ярилцлаа бид нар. Тэгээд гэр бүл бүрийн аз жаргалын төлөө гэр бүлийн гишүүдийн төлөө тэгээд гоё үлгэр дуурайллын төлөө гэр бүлийн харилцааны төлөө бүх Монголын бүх юм эхлэх юм биш үү? Бүх харилцаа эхлэх юм биш үү? Манайхаа танай гэр бүлээс эхний сургууль гэдэг байна тийм. Эхний сургууль. За